Хэвлэл мэдээллийн салбарт 1990-ад оноос хойш ажиллаж ажил амьдралын гараагаа утга зохиолын дээд сургуулийг төгснөөс эхлүүлсэн сэтгүүлч Эрдэнэ цогтыг аюул төвчин тойрч биш дайрч өнгөрсөн байна. Тэрээр Eagle TV-с болон Шинэ дэлхийн телевизүүдийн мэдээний албанд сэтгүүлч сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд яруу найрагч юм а. Сэтгүүлч Эрдэнэ цогт эд хийж бүтээж төөрөж явсан залуу наснда хүнд өвчин туссанд мэрэгжил нэгт нүгт нь ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд түүнд туслахыг зорж байгаа байна. Сэтгүүлчид дунд үнэхээр уран бүтээлээрээ танил болсон, өөрийн орон зайгаа эзэлсэн, тувшлагтай, дадлагтай, тэгээд дээр нь насны хөвдөчтөр авяас чадварын хөвдөчтөр эд сайхан ийм насан дээр ингэж хүн дээр өвчлөнөд бол зүгээр манай салбарын хөвдөч гэсэн том хохирол. Монголынхаа ард түмнээс мэрэгжил нэгтээ, үзэг нэгтээ амдын маань хөл дээр нь босоход туслаач гэж нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс гуйж байна. Тэгээд аливаа тоглолт уран бүтээл хийхэд ямар ч хэлсэн ихэнх телевизүүд нь бол нэгдсэн хамтран туслан дэмжинэ гэдгийг илэрхийлээд байгаа гэдгийг бас энд хэлье. Хаанч явсан сэтгүүлч Эрдэнэ цогтыг андахгүй гэдгийг түүний амт нөхөд мэрэгжил нэгтнүүд илэрхийлж байсан. Түүний хувьд утга зохиолын шинэ мягны нэгдлийн гишүүн бөгөөд Монголын утга зохиол яруу найрагт том өрөө үлдээжээ. Тиймээс Монголын сэтгүүл зүйн утга зохиолын ажилчид яруу найрагч уран бүтээлчдийг энэхүү сайн санааны аянд нэгтгэхийг уриалсан юм а. Сэтгүүлч Эрдэнэ цогтод элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэхэд 90 сая төгрөг шаардлагатай бөгөөд тэрээр улсын клиникийн нөхөрийн эрчим эмчилгээний засагт хэвтэн эмчилж байгаа. Түүний эмчилгээний зардлын мөнгийг хандвар дамжуулан бүрдүүлэх нь хэцүү тул уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулахаар сэтгүүлч уран бүтээлч амт нөхөд нь төлөвлөж байгаа байна. Тиймээс далаад тусал нэмэг ихчээр Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн хийж бүтээсэн зүйлтэй эрхэм сэтгүүлчтэй сүүн цагаан сэтгэлээр хацгаая.